Сүүлийн өдрүүд ерөөсөө нүрээр батга гараад хуурай загалтаад тэгэл гидс дүүрэл цанхаагаал хоолонд шингэхгүй хий шар бадган гурван давхцаад л айгүй хэцүү болоод байна. Тэгээд уламжлалын эмнэлэгч орж үзлээ, физик эмнэлэгч орж үзлээ. Ерөөсөө аль нь ч оншийн тодорхойлгүй. Тэгээд нэг юм мэддэг хүн дээр очиод асуусан чинь мөнгнөөс болж стрессний улмаас таны бие хаа хямарсан байна гинэ. Тэгээд хүүе би нэг арга бодож боллоо л доо. Би ч одоо 131,552 одоо дагагчтай юм байна. Миний дагагчтай нанагийнхаа стрессийг тайлахын тулд ердөө 24 цагаар би энэ дор дансаа тавьчихъя л да. 5,000 төгрөг ингээд бүгд ингээд сэтгэлээ гаргаад хийчихдэх үү. Тэгээд нанан тэр мөнгөний чинь ингээд дансандаа орсныг нь 24 цагийн турш нэг 600 байна уу 700 сая төгрөг ингээд орсон байна гэж харж ингээд сэтгэлэн байсгаж энэ хий шар бадган одоо энэ гурваа ингээд тайлаад нүүр амаа жоохон аятайхан шиг зэгцлээд ингээд нэг жоохон буцаад хуучин одоо стрессгүй хөөрхөн хэвэндээ орчингуудаа ердөө 24 цагийн мөн эсвэл 48 цагийн дотор буцаага данс руу чинь 5,000 чинь буцаагаад хийчихье. Тэгээ нэг ядаж ингээд сэтгэл зүүн энэ хүн хямарлаас ингээд түрхэн зурчсан 24 цагаар гаргах арга чарга юу байдгийг та насын ус тос чи ялгарна шүү. Мөнгөө хийгээрэй. What the fuck?